Сайн байцгаана уу? Энэ удаагийн бичлэгээрээ зөөлөн чиглэг банантай шоколадтай амтад аяган бэлуу хийсэн байгаа. Орцонд маань дундаж хэмжээтэй 2 ширхэг банан, 1 ширхэг өндөг, 1 цайны халбаг нунтаг хөөлгөгч буюу бейкинг паудер, 60 мл сүү, 1 уут ванилийн сахар, 60 г сахар, 80 г хайлуулсан цэцгийн дос, 100 г шоколад, 200 г гурил орно. Бүх орцжоороо дор мэдээлэл тайлбар хэсэгт давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд 2 банана хальслаад сэрээгээр дараад жижиглэн. Банан маань гадна талдаа бага зэрэг бор толовтой зөөлрсөн байх тусмаа сайн. Дараа нь шоколадаа хутгаар ингэж хэрчээд мөн адил жижиглээд өгнө. Өөрийнхөө дуртай ямар ч төрлийн шоколад хэрглэж болно. Одоо өндгөн дээрээ сахараа, ванилийн сахараа, сүүгээ мөн зүцгийн досоо хийгээд нийлтлэн сайн хутгаж холино. Зүцгийн досоо хайлуулад хөргсөн байх ёстой. Мөн бүх орцууд маань өрөөний хэмтэй байх ёстой. Дараа нь дээрэс нь банана хийгээд нийлтэл нь бага зэрэг холиод гурилнаасаа ойролцоогоор 1 амны халбагыг аваад шоколадн дээр хийгээд хооронд нь холиод түр тавьчихна. Одоо зуурмгэн дээрээ гурилаа нунтаг хөөлгөгчөө хийгээд нийлтэл нь сайн холино. Ийм болохоор нь дээрэс нь шоколадаа хийгээд мөн адил нийлтэл нь сайн хутгаж холино. Ингээд зурмаг маань бэлэн боллоо. Одоо аяган бэлууны хэвэндээ 12 хэсэг жигэд тэнцүү хувааж хийнэ. Ингээд урьдчилж халаасан шарга шүгээн дээр дороос нь 180 градуст 20-с 25 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө түр тавьчихна. Ингээд маш гоё амттай банантай шоколадтай амтад аяган бэлуу маань бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.